Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоонд ноогдуулсан байсан татварыг одоо хэрэгжүүлэх хугацаагаа 7 сарын 9 хүртэл сонгосон байна. За ийм шийдвэр гарах бас нь Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайнтай уцаар ярилцсны дараа ийм шийдвэрт хүрсэн гэдгээ Америкийн ерөнхийлөгч мэдэгдэж байна. За Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нэм гарагт тухайн шийдвэрийг танилцуулсан. За Европын холбооны хувьд одоо Америкийн зүгээс ноогдуулсан татварын хувьд импортын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах 50% татвар байгаа. За үүнийг бол хойшлуулах шийдвэрийг гаргасан байна. За энэ нь бол зах зээлд одоо нэлээд бас их сонирхолтой үйл явдлыг бол төрүүлж байгаа. За ер нь бол Дональд Трампын хувьд олон 10 импортын тарифыг ногдуулж байгаа. Заримдаа тухайн татваруудыг бол тэр дор нь хэрэгжүүлнэ гэдгийг мэдэгдэж байгаа. Заримдаа бол татварыг бол хойшлуулах гих мэтчлэр асуудлуудыг бол нэлээд эргэлзээтэй байдал оруулж байгаа нь зах зээлд ихээхэн төөрөгдөл одоо тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа гэдгийг бол зах зээлийн одоо голлох оролцогчид бизнесүүд төрийн байгууллагуудын зүгээс мэдэгдэж байгаа. Дональд Трампын хувьд Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайнтай одоо ярилцсан байдлаа бол маш сайн одоо бид хоёр бол ярилцаж чадлаа гэж мэдэгдэж байна. За тэгээд бид нар бол Европын холбооны зүгээс бол нухацтай яриа хэлцэх их хүсэлтэй байгааг бол энэ удаагийн одоо уцаар ярьсан яриагаар бол олж мэдсэн гэж Дональд Трамп Нью-Жерси дэх Морристаун нэртэй одоо нийт сонгоцны буудлын дээр сэтгүүлчдэд хандаж мэдэгдэл хийхдээ мэдэгдсэн байна. За тэрээр бол цааш нь мэдэгдэхдээ 7 дугаар сарын 9 хүртэл бол Европын холбоонд бол хугацаа байна. За бид үүнийг бол 6 дугаар сарын 1-ээс 7 дугаар сарын 9 хүртэл шилжүүлж болох уу гэж Европын холбооноос асуусан. За үүнд нь бол би зөвшөөрсөн. За бид бол цаашдаа хурдан цугларч одоо асуудлын талаар ярилцах болно гэж Трамп нэмж мэдэгдсэн байна. За өнгөрсөн баасан гарагт Трамп бол Европын холбоотой хилцээр хийхийг эрхлэхгүй байна гэж мэдэгдсэн бол ийхүү одоо тухайн тариф 50% тарифыг өөрчлөх басан ийхүү шийдвэрээ мэдэгдсэн байна. За сэтгүүлчдээс ярилцахаас одоо хэдхэн минутын өмнө Дональд Трамп тухайн мэдээллийг Truth Social нэртэй өөрийн платформ дээр мэдэгдэж хурдан одоо яриа хэлцээ эхэлнэ гэж мэдэгдсэн байна. За энэ өдрийн ихээр Урсула фон дер Лайн X платформтой Трамптай хийсэн одоо уцаар хийсэн ярианыхаа талаар ярихдаа маш сайн яриа хэлцээ болсон гэж мөн мэдэгдсэн байна. За фон дер Лайн мэдэгдэхдээ Европын холбоо болон Америкийн нэгдсэн улс нь дэлхийн хамгийн үр дүнтэй нэгт худалдааны харилцааг бий болгодгоо. За хоёр улс бол аль болох одоо хурдан яриа хэлцээг бол явуулна, шийдэмгий байдлаар асуудлыг урагшлуулахад бэлэн байна. За сайн тохиролцоонд хүрэхийн тулд бидэнд 7 дугаар сарын 9 хүртэл хугацаа байгаа гэдгийг Европын талаас бол мэдэгдсэн байна. За Трамп Америкийн хувьд худалдааны алдагдaltaй орнууд болон худалдааны блокуудын эсрэг тарифын одоо арга хэмжээг бол авч байгаа. За нөгөөтэйгүр тарифын бус худалдааны саад тутгарыг бас олноор ноогдуулах болсон гэж үзэж байгаа. За энэ нь бол Америкийн хувьд өөрийн одоо худалдааны алдагдлыг бууруулах зорилготой улс орнуудын эсрэг явуулж байгаа бодлого гэж үзэж байгаа. За өнгөрсөн онд Америкийн нэгдсэн улсын Европын холбоотой хийсэн худалдааны алдагдал 236 тэрбум $, алдагдaltaй байсныг Европын худалдааны яамнаас бол мэдэгдсэн байна. За мөн Трамп нэм гарагт нэхэмлийн одоо сүлжмлийн үйлдвэрийг Америкийн нэгдсэн улсад буцаж аваачих шаардлагагүй гэсэн сангийн сайд Скотт Бессенетийн мэдэгдэлтэй бол ерөөхдөө санал байдал нийлж байгаа гэж мэдэгдэж байна. За түүний хувьд бол бид одоо цаашдаа Америкийн нэгдсэн улс бол пүүз подволк зэргийг бол хийх үйлдвэрлэх хүсэлгүй байна. За бид бол цэргийн хэрэгсэл за мөн хиймэл оюун ухааны зүйлийг үйлдвэрлэх сонирхолтой байгаа гэдгийг мэдгдсэн байна. Ямар ч тач бол Дональд Трампын зүгээс ийхүү одоо тарифтай холбоотой асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. За ялангуяа Европын холбооны хувьд Америкийн чухал холбоотын түншийн тоонд тооцогддог учраас энэ асуудал дээр уян хатан одоо харилцах боломжтой байгаа гэдгээ энэхүү татварыг одоо хойшлуулсан мэдээлэлээр харуулж байгаа юм байна.